Бууцаа тарихын тулд тариалах үйл явц нь үр тарих, сийрүүлэх болон ургац хураах үе шатуудыг багтаана. Одоо эдгээр тариалангийн ажиллагаа бүрийг авч үзье. Сүүлийн үед бууцааны үрийг ихэвчлэн үр суулгагч машинаар тарьдаг. 1-1.2 м өргөн овойл дээр 8-10 мөртэй үр суулгагчаар 1 удаа үр тарина. 2 м өргөн овойлтой хүлэмжинд явахдаа 1 буцахдаа 1 удаа үр тарина. Ердийн үед 8-10 мөрөөр үр тарьж 15-20 см зайтай байрлуулан дараа нь хөрсөөр хучина. Бууцаа 15-20 градуст сайн ургадаг. Температур 25 градусаас хэтэрхээс сэргийлэхийн тулд сүүдрийн тор ашиглана. Олноор үр тарьсны дараа ургах явцад ургамлын хоорондын зайг ойролцоогоор 6 см байхаар сийрүүлнэ. Сийрүүлэх үед муу ургаж буй ургамлыг мөн хэд савлгар ургаж буйг авч хаяна. Мөн хэд шигүү ургасан хэсгийн ургамлуудыг авч хаяна. Сүүлийн үед сийрүүлэлтийг 1 удаа хийхээр хязгаарлах болсон. Бууцаа нь халуунд мэдрэмтгий тул ихэвчлэн өглөө эрт эсвэл оройн сэрүүн үед хурааж авдаг. Навч нь ойролцоогоор 20 см урт болсон үед ургац хураах хамгийн тохиромжтой үе байдаг. Ургац хураахдаа цэвэр гар хадуур хэрэглээ. Мөн ер нь маш хурц тул анхааралтай харьц. Нэг гараараа багцыг зөөлөн барьж гар хадуураар хөрсөнд үл ялыг шигдүүлэн огтвол үндэсний доогуур зүсэж бүтнээр нь үлдээ. Үндэсний суурийн дээрээс навчийг бүү зүс. Хураасан бууцаагаа хөрстэй хүрэлцгээс сэргийлж, гялгар хальс эсвэл сонин дээр тавина. Тээвэрлэхийн өмнө хөрсний үлдэгдлийг сайтар цэвэрлэнэ. Хэд ганцсан, шарлсан эсвэл ялзарсан навчийг авч хаяна. Маш жижиг ургамлууд зах зээлийн үнцийн багтай тул хураалтад оруулахгүй. Хэд хэдэн ургамлыг утсаар сүлж багцлан бооно. Навчнууд дарагдахгүй байхаар сулхан боох хэрэгтэй. Үнцийг тайрч суурандаа ойролцоогоор тэг 15 см үлдээх нь чигийг хадгалахад туслана. Тайрсан бууцаагаа цэвэр хайрцагт хийж тээвэрлэлтэд бэлтгэнэ. Энэ нь хөдөө аж ахуйн ажилчдад зориулсан тухайн ургамалд тохирсон тариалангийн дадлын гарын авлага юм. Баярлалаа.